над нэг хэдэн асуултаа энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юм. 14.1 дээр хүнсний баталгаат байдлыг хангах тогтолцоо нь улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулга. Хүнснийг хяналт зогсуулалтын асуулт хариуцсан төрийн захиргааны байгууллага. Өөрөөр хэлбэл хяналт зогсуулалтын байгууллага бий болох юм байна шиг агентлаг. Энэ дээр одоо засгийн газрын саналыг авсан уу? Зөвшөөрсөн үү энэ талаар? Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Монгол улсад CUGS 25 гэдэг хүнсний худалдаа хоолны газрын сүлжээ бий боллоо. Улаанбаатар хот 9 дүүрэг одоо энэ хоёр аймагуд Дархан Эрдэнэт бүгдийг эзлээд одоо аймаг руу доорлоо. Энэгээр залуучууд маань одоо хүүхд залуучууд энэгээр хоолж байна. Энэ сүлжээ дэлгүүр хоол үйлдвэрлэлийн одоо хяналт хүнсний эрүүл ахуйн хяналт тэг одоо яаж үйлдвэрлэлийн хяналт төр боорлуулалтын хяналт төр ямар одоо хяналт хийх гэж байна. Наад загнууд төрийн ордонд хүртэл орж ирлээ шүү дээ. Нөгөө талаар энэ Монголын үндэсний хоол үйлдвэрлэл маань бас ингэж багасч байна. Энэ CUGS 25-ыг одоо ингэж эрхийн худалдаж аваад эднэр ажиллаад байна уу? Давхар тэгээд гадаад улс татвар төлж байна. Энэ талаар одоо цугласан юм байна уу? Лөндөг шүү. За нэгдүгээр засгаас санал авсан. Тэгээд энэ шинээр одоо агентлаг байгуулах тал дээр бол ямар нэгэн одоо болохгүй гэдэг бол хэлээгүй. Өөрсдийнхөө энэ дотоод нөхцөл байдлаа дайчлаад одоо байгаа бас энэтэй холбоотой адилхан одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бас энэ байгууллагуудтай уялдуулаад ингээд зохицуулж болох юм байна л гэдэг санал өгсөн байгаа шүү. Тэг. Яг тэгээд бас цаад өөр хуультай яваад одоо манай Чимбүрэн сайд байна уу? Бас бүр цаашаагаар нөгөө FTA буюу хүнс эрүүл мэндийн гэдэг сэдв рүү ч оруулж магадгүй. Гэхдээ тэр бол засгийн бодлого. Энэ удаагийн хуулийн дээр бол биднэрт тэг одоо энийг ингээд дотоод нөхцөл байдлаар зохицуулж болох юм байна гэдэг хариу өгсөн. За CU-гийн би мэдэхгүй та нар хариулах. Өндөг гişүнэ энэ тэр шинэ байгууллагууд хүнсний хяналт өнөхөр Монголд алдагдчихад хавдрыг одоо ихсэж байгаа шүү. Хүнсний аюулгүй алдагдчихад байгаа. Тийм учраас энийг одоо зогсох байх гэдэг үднээс биш энэ албан ёсны энэ тийм байгууллагыг бий болох юм уу гэдгийг засгийн газарт тохирох шаардлагатай гэж байна. Саналыг авахгүй энэ өнөхөр болохгүй. За нэгдүгээр микрофон хариулъя. Хүнсүдэ хөнгүүлэр явны салбарын хэлтийн газраас 2025 онд нийт 5 дээрх 5 чиглэлээр 2040 объектыг зарлснаас худалдааны чиглэлээр 520 объектыг бол эрсдлийн үнэлгээр үнэлээд улсын хэмжээнд бол хэн шалгалт төлөвлөгөөт хэн шалгалтыг хийж байгаа. За бийсэн гишүүний асуусан дээр энэ саний CU болон босоод сүлжээ болон дотоодын энэ одоо бидний ярьдаг 8 нэрийн баруун нэгдүгээр гэдэг ч юм уу ил задгаа худалдаалтан дээр бол төрийн хяншгалтын тухай хуулийн 5-1 заасан төлөвлөгөөт бус хян шалгалт буюу иргэд аж ахуйн нэгж байгууллагын эрүүлсэн өргөл гомдлын хүрээнд бол тухай бүр нь бол хян төлөвлөгөөт бус хяналтыг шалгалтыг зохион байгуулж ажилладаг.